За би гадаад улсад юу алдсан бэ? Дэлхий бол таныг өөрчлөхгүй түрүүний хэлсэнчлэн тийм ээ. Тэгэхээр та бол өөрөө өөрчлөгдөж байж ич дэлхий таны хаач утсан одоо сургууль авах болно гэдэг. Яг ингээд бид нэр өнөөдөр өөрсдийнхөө сэтгэхүйг өөрчлөхгүйгээр, хандлага сэтгэхүйг өөрчлөхгүйгээр та үнэхээр таны хаан суралцаж байгаа чинь яг тийм чухал уу өнөөдөр тийм ээ. За одоо гадаадд байна уу, Монголд байна уу, дотоодд байна уу тийм ээ. Та өөрөө ингээд өөрчлөгдөхгүйгээр хаан суралцгаа ингээд ямар нэгэн байдлаар одоо шүүхэн ингээд бас яг ач холбогдол ямар вэ гэдгээ бас бодож үзэх хэрэгтэй байгаамаа. Тухайн улсын соёл, мэдлэг, одоо боловсрал одоо маш олон ахуй юм чинжтэй одоо мэдээллүүдээс суралцаж ирсэн. Хамгийн гол нь одоо шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ хэл гэхээсээ илүүтэйгээр одоо юу жоохон хэцүү байсан бэ гэхээр одоо би ер нь өмнө нь хэн байсан бэ? Би ер нь хэн байсан юм бэ гэдэг асуулт бол нэлээ одоо надад тулгамдаж орж ирж байсан. Мэдээж мэдлэг боловсрал олохын зэрэгцээгээр гадаад улсад суралцсан гэдэг бол бас нэг айдас ийм ирмэлцэл алдаа гэсэн зүйлийг бид нэр ийм сургаж чиглүүлж ингэж одоо тэр талын одоо зүйл рүү одоо бид намайг ингэ дагуулж ирсэн. За энэ юу вэ гэхээр тухайлбал одоо манай ангийнхаа ингээд нэг ангидаа цуглараад багш анги асуулт асуухад одоо би бол ингээд манай ангийнхан бол хоорондоо ярилцаад хэлцэж байгаа. Миний хувьд бол ер нь зөв хариулт нь юу байж болох вэ гэдэг дээр би төвлөрөөд бодоо суучсан. Эндээс би юу гэж хэлэх гээд байна гэхээр бидний боловсрол бол зөв зүйлийг хийхэд сургадгийн байна. Тиймд бол ингээд асуулт асуухад илүү сургадгийн байна гэдэг ойлголтыг бол ойлгож авсан. За ингээд цаашлаад болоогүй одоо мэдээж ингээд тухайн хэл соёлын юм ялгаатай орчинд ирсэн болохоор тухайн хэлийг ингээд сурахад цаг хугацаа шаардлагатай. Тэгээд аль болох ангидаа ингээд мэдээж оролцоогүй байхгүй, итгэх оролцоотой байх га тухайн хэлээр ингээд арай ядан хэлээ ярилцаад өөрийгөө илэрхийлээд ангидаа ингээд илэрхийлэхэд одоо манай ангийнхан намайг сонссон, дэмжсэн. За энэ юу хэлж байгаа юм бэ гэхээр за хэл гэдэг бол зүгээр нэг үг биш юм байна. Одоо миний өөрийгөө илэрхийлэх тийм зориг байд юм байна гэдгийг ингэж ойлгож авсан. За тэгэхээр магадгүй гадаад улсад суралцсан гэдэг бол шинэ мэдлэг, шинэ хүмүүст, шинэ орчинд байхаас илүүтэйгээр би ер нь өөрөө хэрхэн ингэж өөрчлөгдсөн бэ гэдэг энэ үйл явц дээр илүү их ер нь төвлөрдөг. Өөрөө нэлээд өөрчлөгдөж ингэж өөрчлөлтийг өөртөө бий болгосон. За тэгээд цаашлаад ер нь одоо юу гэдгийг магадгүй бид нэр одоо өнөөдөр гадаад улсад суралцах нь том боломж гэж бол бид нэр ойлгож байгаа. Гэхдээ нөгөө талаас за энэ боломж гэдэг бол өөрөө яг үнэхээр эерэг сураг бол маш олон талуудтай байгаа. Яг боломж гэдгээр бид нэр өөрсдөө яг ямар агуулгаар ингэж хүлээж авах вэ гэдэг нь бас ялгаатай. За гадаад улсад суралцаад 3 том зүйлийг би ойлгосон. Нэгдүгээрт бол за амжилт гэдэг бол одоо мэдлэг биш тийм ээ. Одоо амьдрах тухайн орчиндөө дасан зохицох ур чадвар юм а гэж ойлгосон. Хоёрдугаарт хөгжил гэдэг бол одоо зүгээр нэг орчин биш тийм ээ. Хандлага юм а гэж ойлгож байгаа. За энэ дээр хандлага дээр би нэг жишээ авмаар байгаа. Одоо хандлага гэдэг бол ер нь соёлын нэлээд томоохон хэсэг гэдэг. Бид нэр ер нь гадралж байгаа тийм ээ. За соёл гэд намайг хэлэнгүүт хүмүүс за нэлээд янз бүрийн ойлголтоор хүлээж байгаа том хэмжээний, жижиг хэмжээний өдөр тутмын юмыг хэлэх үү тийм ээ. Тэгэхээр би энд ямар соёлыг хөндөж чинь гэхээр хандлагатай холбоотойгоор одоо өдөр тутмын бидний санамсаргүй байдлаас суралцж идэг энэ соёлоос бол хөндөж байгаа. Хандлага гэдэг нь өөрөө соёлын нэг элемент байгаа дотроо багтчихэдэг. Хандлага, төлөвшөл, хүмүүжил гэх тийм ээ. Тэгэхээр би жишээ татаа Европын улсад явж байгаад одоо нэг хүнийг санамсаргүй шүрхэхэд нөгөө хүн маань надаас уучлахгүйхээр би эн чинь юу лээ би шүрхлүү энэ хүн шүрхлүү гэдэл анх ингээд бас жоохон тулгамдаад тэгээд ерөөсөө энэ хүн би ерөөсөө энэ хүнд нэг төвөг утгааргүй
оршин тогтнож ингэж энэ соёлоос ер нь суралцах хэрэгтэй байна гэдэг ойлголтыг олж авч байгаа. А нөгөө талаас мөн Азийн орнууд байна тийм ээ. Метронд нийтийн тээвэрт ингээд нэг хүнийг 2 секундээс илүү ингээд ер нь хүнийг ширтээд авах бол бүдүүлэг. Тухайн улсын соёлд бол бас зарим улсууд Азийн орнуудад бол нийцдэггүй. За энэ юу гэлж байгаа гэхээр ерөөсөө тэр 2 секунд хүнийг ингээд ямар ч тий юугүй ингээ гөлрөөд ах нь бол бүдүүлэг. Нөгөө талаасаа энэ бол тухайн улсын ерөөсөө яах нь яг л ингээл байдаг соёл ахуй ингээл оршин тогтнол тэр байдаг. За 3 дахь том ач холбогдолтой соёл дээр юуг одоо бид нэр хамааруулж бас ингэж ойлгох гэхээр одоо тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байгаа би гадаад улс руу явахдаа тийнд ингээд гадны сургуулийн профессорууд андаас асуулт асууж байгаа. За чи манай улсаас яг ингээ юу сурах вэ гэдэг ярилцлаганд асуухад би маш олон зүйлийг хэлсэн. Энэ дундаасаа та бүхэнд одоо бодоод хад юуг одоо онцлох вэ гэхээр би танаа улсын соёлыг үндэтгэж үзнэ. Танаа улсын соёлоос суралцахдаа баяртай авах болно гэдэг хариултыг хэлсэн нь бол нэлээд том оноо авсан баха гэж одоо бол бодогдож байгаа. Тэгэхээр энэ агуулгаараа бид нар яах нь одоо бусдын соёлоос ингээд суралцаа явдаг бахан. За 3 дахь том олж мэдсэн зүйл маань болохоор за боловсрал гэдэг бол зөв хариулах тухай тий зөв одоо заавал нэг зөв гэдэг маань өөрөө харьцангуй ойлголт зөв мэдлэг олж авах тухай биш харин ерөөсөө олон өнцгөр харах олон өнцөг юм а гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр бидний ингээд гадаад явах энэ боломж бололцоо маань өнөөдөр хүн болгоно мэдээж харилцаа адилгүй байгаа. Магадгүй зарим нь маш ихээр хүсэж зарим нь ингээ хязгаарлагдмал. Гэтэ үүнд бол юу гэдгийг тийм ээ бид нар ингээд заавал гадны улсад очиод ингээл шинэ мэдлэг шинэ зүйл гэхээсээ илүү одоо миний хувьд бол яг орчин соёлын ахуй гэд маш олон одоо сорилтуудаа бид нар бол тулгардаг. Үүнээс онцлоод хэлэх юм бол ер нь гол нь юу юм гэхээс өөрийгөө өөрчилсөн юм явдал байдаг. Өөр өнцгөр ер нь аливаа зүйлийг маш олон өнцгөр хардаг юм уян хатан байх тий. За тэгээд тэр ахуйгаасаа суралцж байгаа бид нар энэ тухайн тий одоо юу орчин нөхцөл өдөр тутмын харилцаа маш олон зүйлээс ингээд дуршлага юм суралцаад ингээд явж байгаа болохоор өөрт бол маш их өөрчлөлтийг өгсөн байдаг. Илүү их тийм давуу тал одоо хэлбэрээр бол орж ирсэн тий бид нар ингээд хөгжих одоо дэвших аливаа зүйл дэсвэр төвчээртэй байх гээд маш олон зүйлийг бол одоо өгдөг байгаа. За тэгтээ өнөөдөр юу гэдэг бид нар ингээд гадны улсад тий гадаадад ингээд явах боломжгүй ч хүмүүс байгаа. Гэтэ энд бол зүгээр нэг санаа зовох бол хэрэггүй. Гол нь одоо дэлхий бол ингээд таныг бол өөрчлөхгүй. Та өөрөө ингээд өөрчлөгдөөд харах онцгой ингэж өөрчлснөөрөө одоо хаач очсон тийм ээ дэлхийн хаач очсон таны энэ дэлхий бол бидний сургууль авах болно гэж ингэж ойлгож байна.